тогтоол гарчээ. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн газрын удирдлагатай хариуцлага тооцож байгаа нь энгээд дүүргийн хүн амын эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг тэр чигтэн зогсоох шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэр бүхий албан бичгийг манаас төгөлж олж аваад эрүүл мэндийн сайдаас тодорхойлоход тэрээр анхудаа энэ талаар сонсож байгаагаа хэлсэн байна. Гайхсан ламбасаач шууд л манаас төгөлчин дэргэд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэд дарга нэмхүүр утас зохиж юу болоод байгааг шалгаасан гинэ. Нэмхүүр сайд энэ одоо гонгорт гэдэг таны надад одоо энэ улсуудны баахан юм аваад ороод ирлээ сэтгүүлчнэр. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолол гэж байна. Гонгорт гэдэг алтан уягийн бичиг байна. Алтан уяг болохоор сангуужилтыг төдөлжүүлэх, сангуужилтын гэрээг цуцлахыг мэддэг гэж шүү дээ. Гэхдээ тэгээ наадах чинь хүн өгчүүл яхан та нар. Тэгээ энэ алтан уяг даргын чинь бичгийг л над давцраад өгсөн байна л да. Цуцал байр төдөлжүүлгээд. Тэгтээ таны одоо үндэсний зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гэж шүү. 2011 оны шалгалтаар зөрчлийг арилгахтай холбоотой зарим арга хэмжээний тухай 06 тоо тогтоолыг үндэслээд даалгавар өгсөн байна шүү дээ. Ер нь бол нэмхүү сайд энэ иргэн хүн цаана нь байгаа шүү дээ, өвчтөе хүн. Иргэн хүн өвчтөе хүн байж байгаа тохиолдолд та нар санхүүжилтийн ингэж зогсоох нь бол болохгүй шүү дээ. Санхүүжилтийг зогсоовар гэж одоо энэ байгууллагуудыг дарамталж тэр өгдөг мөнгөө өгөөд явж явах хэвээр. Тэр хүн амь нас өрсөлдсөн барьсан тохиолдол гарах юм бол хариуцлага хэн тооцох юм? Хэцүү шүү дээ наадах чинь. Тийм учраас одоо энэ бичиг цаасмаасаа хурдан одоо учрыг олмоор байна шүү дээ. Би бол надад ямар ч мэдээлэл алга. Өнөөдөр одоо энэ сэтгүүлчдийн гардал ийм олон бичиг баримт явж та нарын. Тэгээ одоо надаас одоо баахан ярилцлага авахгүй л одоо баахан ус шаваад байдаг. Би үнэндээ наадах чинь мэдээчгүй л яваа шүү дээ. Мэдчихгүй л дээ та нарын асуудлыг би ямар хот та хоёрын харилцаад байна тийм ээ. Мөнхөө хоёр дарга руу явуулсан бичгнүүд л байна. Танай тогтоол байна. Тэр гонгор гэдэг хүнд өгсөн даалгавар байна. Энийг нэг жоохон учрыг нь олол та. Тэгээд ямар нэгэн хүн одоо эрсдэлд орох юм бол хэн хариуцлах вэ хөө? Тэрэн дээр та анхаараарай. Одоо өнөөдрийн дотор наадахаа янзлаар би Ганди сайдад энийг л хэлсэн шүү дээ. Юу болоод байгаа юм бэ? Энэгээр чинь одоо хэвлэл мэдээллийнхэн баахан цаас өрөөд яваад байна л гэж хэлсэн. За. Тэгэхээр нийгмийн даатгалын ерөнхий газрын үндэсний зөвлөлийн одоо шийдвэрээр энэ дүүргийн одоо эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг зогсоох ийм төдөлзүүлэх шийдвэр гарцсныг та бас мэдээгүй явсан байна. Тэгэхээр ер нь салбарын сайд нь мэдээгүй байна гэдэг бол одоо бас нэлээд ноцтой асуудал үүсээд энэ та энэ дээр юу гэж бодож байна? Өнөөдөр улсын төсөө даатгал энэ төр чинь одоо ингээд салаад явчихсан. Хамгийн хүнд тогтолцоотой явж ирсэний одоо бодит баримтлал юм шүү дээ. Тийм л учраас би эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаанд энэ даатгалын энэ хүнд тогтолцоог өөрчлөё. Эрүүл мэндийн даатгал бол бие даасан байгээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл гэдэг юм байгуулъя. Одоо бол салвар зөвлөл шүү дээ. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн салвар зөвлөл гэж эрүүл мэндийн даатгал явж байгаа. Ийм байж болохгүй. Би даалгая. Ягаад гэвэл эрүүл мэндийн даатгалаа төлж байгаа иргэдийн эрх ашиг гэдэг чинь бол тустай юм байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ өнөөдөр одоо жишээлх юм бол би таны барьж байгаа бичгнүүдийг одоо л харж байна. Энэ чинь бол одоо даатгалын үндэсний зөвлөлийн гарсан шийдвэр, дараа нь мөнхөө хоёр дарга руу явуулсан бичиг, тэр гонгорыг ажиллаас нь хаал баяр гэсэн юмнуудыг л та нар барил явж шít. Ер нь бол нэг хэлэхэд бол одоо нэг тэр хууль шүүхийн байгууллага асуудлын тогтоогоогүй байхад нэг хүнийг одоо буруутгах гэдэг юм уу? Ажлаас нь төдөлжүүлж болно. Өөрөө саналаараа төдөлдсөн тэр дарга, Чингэлтэй дүүргийн дарга. Би бол тэрийг төдөлдсөн гэж надад хэлсэн. Төдөлдсөн төлөө ийм дээр нь болохгүй юм байна гэд эрүүл мэндийн даатгалын мөнгийг зогсоож болохгүй шүү дээ. Тэр үед ганаа бичгэн дээр чинь алтан уяг гэдэг дарга чинь бичсэн байна шүү дээ. Гэрээг нь одоо цуцал санхүүжилтийн төдөлжүүлгээд. Үгүй ийм ирэх байхгүй. Хэрвээ энэс болоод өнөөдөр ямар нэгэн хүн эрүүл мэндээр хохирсон юм уу, хүн нас орсон байх юм бол хариуцлагын энэ асуудал хүлээж шүү. Яагаад гэвэл эрүүл мэндийн санхүүжилт бол шууд
тасралтгүй явж явах хэрэгтэй. А буруудаа этгээдүүд энэ болох хууль хяналтын байгууллага гаргаж тэр шийдэгдэг юмараа шийдэх нь л үз. Тийм учраас энэ арай дэндэж юм л да. Ер нь бол тэгээд үндэсний зөвлөл бол дэндүү одоо шийдвэр гаргасан шүү дээ. Одоо энэ хэвлэл мэдээр эрүүл мэндийн сайд ламба төсвөө 1.6 тэрбумаар гэтрүүлэн зарцуулж игээл одоо баах юм гарчиж. Хөө би тэр чинь гэтрүүл зарцуулаагүй юм шүү дээ. Би улсын төсөв дээр бол нэг ч төгрөг илүү гарч зарцуулагдаагүй. Яг л төсөв бол одоо номоор байгаа. Яагаад 1.6 тэрбумаар гитэрсэн бэ? Аудит яагаад энэ дүгнэлт хийв? Эрүүл мэндийн энэ үндэсний зөвлөлийнхэн, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийнхэн оны төгсгөлд 2.5 тэрбум төгрөгийг л эмнэлгүүдэд өгсөн байх шүү дээ. Хуваарлаад тэр нь одоо нөгөө төлөвлөгөө зардлаас давуулаад өгсөн юм чинь гитрэхгүй яах юм? Хин хариуцлага хүлээгүй, хин буруутай гэдгийг хизээ нэгэн цагт тогтооно. Би аудитынханд хэлсэн, аудитынхан тийм байна лээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл бол төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр ямар нэгэн зөвшөлтсөл хийлгүйгээр шууд мөнгө эмнэлгүүдэд хийцсэн юм байна лээ. Тэрнээс болоод таны төсөв гитэрсэн байна лээ л гэж хэлсэн. Би тийм учраас энэ дээр бол ямар нэгэн одоо айх юмнаас айхгүй. Ягаад гэвэл би гитрүүлээ зарцуулсан хүн биш. Энэ бол харин гитрүүлээд мөнгө өгсөн гэсэн үг. Даатгалын үндэсний зөвлөл. Ажил хийж байгаа хүнээр тэр эмнэлгийн хамт олонны одоо энэ үйл ажиллагаагаар ингэ тоглож болохгүй шүү гэдгийг бол харин хатах хэлж.